Сайн бацхан үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийг танд шинэ дугаараар өргөхөд бэлэн боллоо. За манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд нь бол засан бүрхүүл тогтож 17 аймгийн 150 гаруй суманд бол үйлжилт хүнд байгаа. За олон улсын байгууллагууд үйлжилтийн хүндрэлийг даван туулахад бол манай улсад тодорхой хэмжээний тусламжийг бол үзүүлж байгаа. За ер нь 17 аймгийн одоо 150 гаруй суманд үйлжилт хүнд байгааг дотор нь бас ангилж үзэх юм бол 100 сум бол цагаан зуудтай байгаа гэсэн ийм мэдээлэл байна. За сумдад бол засны зузаан тал хээр газартаа 25-аас 45 см. За уулархаа газартаа 55-аас 90 см хүрсэн байна. За өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр бол Монгол Улсын засгийн газраас үйлжилтийн хүндрэлийг даван туулахад олон улсын нийгэмлэгээс бол тусламж авах шийдвэр гаргасны дагуу олон улсын байгууллагууд бол дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж бас хамтран ажиллаж байгаа. За 12 дугаар сарын дундуур бол үйлжилт 13 аймгийн 110 суманд хүндэрсэн байсан бол энэ сарын ихээр бол 17 аймгийн 153 суманд бол хүндэрсэн. За задлж үзэх юм бол бас 100 сум бол цагаан зуудтай, за 14 аймгийн 53 сум бол цагаан зудрахгүй байна гэж цагуур орчны шинжилгээний газараас бол мэдээлсэн байгаа. Цаашид ер нь бол нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь бол хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм байна. Ер нь бол Монгол улсад бол нэг 20 сая төл бол хүлээж авна байгаа. Ийм учраас хаврын мал төлөлтийн асуудал байгаа. За энэ дээр бол малын тамир тэнхээ хээлтэй мал олон сар явснаас болоод дархлаас улуурчсан юм байдаг. Ингээд зарим талаараа хавар яг ногоотоо залгаад мал их хорогддог. За хээлтэй мал хээл хаях асуудал ихээхэн байгаад байдаг. Тамир тэнхээ сулурцсан байж байдаг. За сая Монгол Улсын шадар сайд засгийн газрын зүгээс хэрэгжүүлжсэн үс тэжээлт холбоотой, тусламжтай холбоотой асуудал ярилаа. Гэсэн хэдиж бидний зүгээс бас энэ хаврын энэ мал төлөлттэй холбоотой, тамир тэнхээтэй холбоотой асуудал дээр үс тэжээлийн бас тусламжийн асуудал хэрэгтэй байна. За мөн одоо малыг дархлааг сайжруулах, тамир тэнхээг сайжруулах холбоотой био бэлтгэлийн асуудал бас ихэн хэрэгтэй байна. За дараагаас бол малчтын амжиргааны асуудал түрүүн би одоо хүндрэлийг авсарсан эрсдэл гэж ярьж байгаа. Амжиргаа бол нэлээд сулдаад ирдэг. Хадгалсан одоо хоол хүнс одоо бус бараа материалаас ахуулаад нэлээд зарцуулчихсан. За тэгээд дээр нь одоо орж их орлого нь багасчихсан ийм үед бол амжиргаа нэлээд сулдаад ирсэн байж байдаг. За мөн одоо энэ үйлчлэлтэй холбогдуулаад нийгмийн одоо үйлчлэгээ бол дахиад нэгэн шаардлагатай байж байгаа. Эрүүл мэндийн болон за мал эмнэлгийн тусламж үйлчлэгээ байж байгаа. Бусад одоо чиглэлийн нийгмийн үйлчлэгээтэй холбоотой асуудал байгаа. Эдгээр чиглэлээр тэр дээр одоо мэргэжлийн байгууллагуудын танилцуулсан тоо материалт холбогдуулаад одоо өрх толгоос малчин өрх байж байгаа. За гэх мэтлэнгээ 0-5 насны хүүхдүүд байна, өндөр настан байж байна. За 200 доош малтай амжиргаа буутаг эдгээр хүмүүстд нийгмийн үйлчлэгээтэй холбоотой асуудал нэлээд чухал байна. За үйлчлэлтийн хүндрэлийг даван туулахад олон улсын 13 байгууллага 2 орны засгийн газраас 9 тэрбум төгрөгтэй дүүцгөөс санхүүгийн болон техник, бараа материалын тусалцаа үзүүлэх болсноо илэрхийлээд байгаа юм. За засгийн газрын хуралдаанаар бол 5 удаагийн одоо шийдвэрээр нийт 3.7 тэрбум төгрөгийн тусламжийг одоо үзүүлээд байгаа. За 2017 оны үйлчлэлтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан за үйлчлэлт хүндэрсэн 12 аймагт бол 1.1 тэрбум төгрөгийн мөнгө өрн. За улсын нөөцийн 2410 тонн өвсийг үнэгүй олгох. За мөн 1700 тонн тижээлийг бол одоо 50% хямдруулж олгохоор болсон байгаа. За мөн тэдгээрээ одоо тээвэрлэлтийн зардалт нь бол 1.1 тэрбум төгрөгийг бол зарцуулсан байна. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бол ард иргэдэд шуурхаа өргөх зорилгоор бол 19 аймгийн эрүүл мэндийн төвд 36 автомашин, за аймагуудад олгох малын эм био бэлтгэлд бол 41.8 сая төгрөг. За зарим аймгийн онцгой байдлын газар, хүнс хөдөө аж ахуйн газарт төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор бол улсын нөөцөөс 4 автомашин буюу нийт бол 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн ажилласан байна. За тэгвэл энэ 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар үйлжилт хүндэрсэн 137 суманд өвс тэжээл хүргэх шийдвэрийг гаргасан байгаа. За аймагуудад бол 5000 тонн өвсийг үнэгүй олгохоор болсон. За үйлжилт хүндэрсэн аймаг сумдад 5200 гаруй тонн малын тэжээлийг бол 50% хямдралтай үнээр олгохоор шийдвэрлсэн. За мөн отроор үйлжиж байгаа малчтад дулаан хувцас, цахилгаан үүсгүр зэрэг одоо шаардлагатай бараа материалыг бол олгохоор болсон байгаа. Дээрх ажилд одоо шаардлагадах санхүүжилтийг засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна. За үүнээс гадна улсын нөөц онцгой байдлын салбарт үүссэн үр төлбөрийг нэгтгэн бүрэн шийдсэн байгаа. Улсын нөөцөөс гарах бараа одоо тэдгэрийг буцааж нөхөн бүрдүүлэх зардал, гамшигын голомтонд ажилласан онцгой байдал, тусгай чиглэл үүрэг бүхий байгууллагын албан хаагчид болон иргэдийн томилолт, урамшуулал, учирсан хохирлыг арилгах, одоо хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардлагадах зардлууд бол үүнд багтаж байна. За нийтдээ 1.7 тэрбум төгрөгийг засгийн газрын нөөц сангаас гаргахыг сангийн сайдад ерөнхий сайд даалгасан байна.
Бодит ажлын байр, бодиттой орлого бий болгодог үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд бол нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг улсын хурлаар дэмжиж баталсан байгаа. За энэхүү хуулигаар бол жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс ихэхгүй газар тариалан, мал аж ахуй болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнс үйлдвэрлэл, нэхмэл болон хувцсны үйлдвэрлэл, за мөн барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 4700 орчим одоо жижиг дунд бизнес эрхлэгчид бол орлогын албан татварын хэмжээ нь 1% болж байгаа юм а. За энэ тухайс бизнес эрхлэгчид ямар байр суурьтайгаа энэ талаар мэдээллийг одоо үзүүлье. За үйлдвэр бол үндсэндээ манай ээж аваа эхлүүлээд 20 гаруй жил болж байгаа юм. Хүчин чадлууд бол бас нэлээд дээгүүртэй гайгууд орох хаа монголчуудын үйлдвэр дотор. Үнэхээр хэрэгжээд яг тэгэх юм бол энэ товрох тал дээр явах хаа гэж бодож байна би бол. Энийг бол товрох тал дээр нэлээд төлөхөр хууль байна лээ. Би бол одоо миний хамгийн чухал бодож байгаа юм бол хэрэгжүүлэх тал дээр. Хууль бол гараад идэг. Хэрэгжүүлэлт үнэхээр нойл идэг. Дөрвөн салбарт бол ер нь импортын бүтээгдэхүүн нэлээд их манайхан бол импортоор авдаг юм байлээ. Ганц хоёр тоо бид нэр бас ингээд 16 оны одоо статистикийн мэдээлэлээр авч үзсэн. Жишээлбэл нэхэмлийн бүтээгдэхүүн гэхэд бол 63.3 сая ам долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Хүнсний одоо бүтээгдэхүүн 320.2 сая ам долларын одоо бэлэн бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн авдаг байна. Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн одоо жишээлбэл сүү гэхэд бол тийм ээ сүү бусад одоо сүү бүтээгдэхүүн 40.9 сая ам доллар. За тэгээд барилгын материалтай холбогдлолтой ийм бараа бүтээгдэхүүн бол нэлээд их авдаг. Үйлдвэрлэлийн одоо төрөлүүрийн ийм барааг бол нэг 85.6 сая ам долларын бараа импортлж авсан байна. Тэр чинь ингээд үндсэндээ нэг 500 сая ам долларын одоо импортыг бол бид хэмнэх боломж бүрдэх юм. Хэрвээ энэ үйлдвэрлэл маань ингээд цаашаага хөгжөөд энэ дөрвөн салбар энэ дэмжсэн татварын бодлого хэрэгжээд дотоодынхаа үйлдвэрлэлийг ингээд хөгжүүлж чадвал бид ирээдүйдээ импортоор авдаг энэ олон одоо нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Цаашдаа үйлдвэрлэлийн салбар дотоодын үйлдвэрлэл хөгжих энэ хүнд суурь болсон хөдөө аж ахуй салбар хүнсний үйлдвэрлэл, за оюмл нэхмэл, барилгын материал гэх мэт ийм салбаруудынхаа юуг бол эхний ээлжинд хамруулж ингээд энэнийхээ үр дагаврыг ер нь бас нэг харъя. За тэгээд төсвийн байдал сайжраад энэ хөнгөлтийн маань үр дүн гараад ирэх юм бол бид нэр цаашдаа үе шаттайгаар одоо 20 он 21 он хүртэл бусад салбаруудыг бол бас энд хамруулах болцоотой гэж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн салбарын энэ хөнгөлт маань бол сая их хурлын чуулганаар ингээ батлагдсанаар 2021 оны 7 сар тийм баха. 2021 оны 7 сар хүртэл бол энэ хөнгөлтийг эдлэхээр байгаа. За энэ бол улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд нөлөөлөхгүйгээр одоо жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжиж томоохон татвар төлөгчийн игнэнд шилжихт нь бол дэмжлэг үзүүлж байгаа арга юм а гэдгийг бол эдийн засгчид төдийг одоо энэ хуулийг санаачилсан төлөөллүүд бол байр суурь илэрхийлж байгаа. За эдийн засгийн хүндрэлээс гарахт нь татварын бодлогоор дэмжлэг үзүүлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор бол татвараа төлөөгүй улмаас хаагдсан байсан 3990 гаруй одоо татвар төлөгчийн дансыг нээгээд байгаа юм а. За засгийн газрын санаачилгаар ахмад насны тухай болон алдарч цолтой ахмад насны төрөөс нэмэгдэл хөнгөлөлт олгох тухай хуулиудыг бол улсын хурлаар хэлэлцээд одоо баталсан байгаа. За ахмад насны тухай хуулиар ахмад насны эрхийг одоо баталгаажуулсны дээр тэдэн чиглэсэн шин төрлийн олон үйлчилгээг бол бий болгож байгаа юм. За үүнд бол насны ишиг багтаж байгаа. За ахмад насны тухай хуулийг баталж гаргаж одоо азаа борлуудаа бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинэ нэгэн болон үндэснийх баяр наадмыг тохиолдуулан жилд одоо 2 удаа нийтдээ 100-аас 500 мянган төгрөгийг бол насны ишиг болон олох оролцсон байгаа. За удахгүй болох цагаан сарын баярыг одоо угтаж 122 мянга орчим ахмад насанд 20.5 тэрбум төгрөгийн насны ишиг олох оролцсон юм. За энэ тухай сурвалжилгыг одоо үзүүлье. Улсын хэмжээнд насны хишигт хамрагдах 122 мянган ахмад бий. Энэ сарын 20 гэхэд дээрх ахмадуудад насны ишгийн тэтгэмжийг өгч дуусгана гэж албаны их сурвалжууд хэллээ. 2030 оноос эхлээд Монгол улсын хүн ам бол их тийм насжилттай орнуудын тоонд орж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл насжилттай орнуудын тоонд орохын тулд хүн амын насжилтанд бэлтгэх ажиллагаа зааж чухал байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ахмад насны тухай хуулиар зөвхөн насны ишиг буюу одоо мөнгө олох тухай асуудал биш. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтүүдийг яаж дэмжих юм? Ахмадын одоо энэ зөвлөх үйлчлэгнүүдийг
яаж бий болох вэ? Ахмадын эрүүл мэндийн асуудлуудад яаж анхаарах вэ? Ахмадуудын бусад нийгмийн асуудлууд нь яаж анхаарах вэ? Ингээд асуудлуудыг бол хөтөлбөр нийгмийн хамгааллын бол цогцоор навч үзэж байгаа. Төр засгаас өндөр настангуудаа харж үзэж байгаа нэг сайхан хишиг үе юм л гэж ойлгож байна. Энийг хүртэх гээд одоо хороогоороо яваад бүртгүүлээд ингээд хүлээж л байгаа. Гэхдээ гудас өгч байгаа юм чинь дэмтэл үеж таарах штеп. Тинээс илүү яахан. Тэг бүртгүүлч гисэн. Тэгэл хизээ юу яахан даа юм. Өгнө гэсэн 25-наас дотор өгнөө л гэж хэлээ. Яг үгүй баярлж илээ шүү дээ уулсны юмдээ юу. Насны хишгээ юу зарцуулъя гэж бодож байна? Гонё цагаан сардаа минь. Насны хишиг тэтгэмжид хамрагдах ахмадуудын 75% нь бүртгүүлжээ. Чингэлтэй дүүрэгт 6000 гаруй ахмад настай амьдардаг. Өнөөдрийн байдлаар 5600 ахмад нь насны хишиг тэтгэмж авах хүсэлтэд ирүүлсэн байна. Бичиг баримтын хувьд бол 90 үнэлтэйгээ ирээл бүртгүүлсэн багт манай энд байгаа маягтыг бөглөөл тэгэл болно. Насны хишиг 2 сарын 20-оос олгогдож эхэлнэ гэж банкудаар олгох юм уу? Тухайн иргэний тэтгэврийн дансаар олгох юм энэ дээр. Тийм энэ дээр бол манай Чингэлтэй дөрвийн хөдөлмөр жилийн хэлсэн маань гэрээтэй манай хувьд бол төрийн банк, капитал банк гэсэн 2 банкаар үйлчилж байгаа. Нийт 1-ээс 19 төгрөг. Тэр хоёр дээр л автоматар нэрийн данс үсгээл өгч олгож эхэлнэ. За үүнээс гадна тэтгэврийн зээлийн хүүг бол жилийн 18% байсныг 15 болгож 3%-аар бууруулсан байгаа. За цаашид бол тэтгэврийн зээлийн хүүг багасгах ажлыг бол шат дараалан төсөвт одоо дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлж ажиллах байр суурийг бол засгийн газар бол баримталж байгаа. За ахмад насны эрх хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын одоо баталгаа үндэсний чуулганд бол энэ тухайн мэдээллийг ерөнхий сайд бас ахмадуудад өгсөн байгаа. За төрөөс баримталж байгаа бодлогын талаар ерөнхий сайд ямар байр суурь хүргэснийг үзэгчдэд хүргье. Засгийн газраас ахмадын зөвлөх үйлчилгээ үндэсний сүлжээг бий болгон зохион байгуулж ахмадуудаар байгуулах хүмүүст зөвлөгөө өгөх ажлыг гэрээгээр төр хугацаагаар хийлгэх, ахмадууд амьдралын ариун нэгт мэдлэг туршлагыг залуустайгаа хуваалцах, тэдэнд өвлүүлэх боломж бүрдүүлэхийг дэмжин ажиллах болно. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэх нөхцөлд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллах болно. Ахмадуудад орлогоо нэмэгдүүлэх, хөгжих шинэ боломжуудыг бий болгож, шинээр тэтгэвэр тогтоолгох, иргэдийн тэтгэвэр бодох цалингийн ихтгэл зүйрийг шинжилэн тогтоохоор ажиллаж байна. Төрөөс одоо нийгмийн хамгааллын чиглэлд хэрэгжүүлж байгаа бас зарим хууль тогтоомжийн шийдвэртэй холбоотой мэдээлэл үргэлжлүүлээ. Тэгэхээр эхчүүд бол хүүхдээ 3 нас хүртэл насрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амарчсны тэтгэмжтэй хугацаанд нь бол нэг л хугацаанд нь бол төлөгдөж за 2 жил гаруй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тасардаг байсан. За олон хүүхэд төрүүлж өсгсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэврт гардаг. За түүнээс олж тэтгэврийн хэмжээ нь маш бага тогтоогддог байсан. Энэ мэт олон жил яригдсан шийдэж чадалгүй өдийг хөрсөн асуудлыг нэг мөр зохицуулж зэгцэнд нь оруулах талаар бол арга хэмжээ авч ажилласан байгаа. За хууль батлагдсанаар бол хүүхдээ асарж байгаа 92 мянган орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж 5800 эхийн ажилласан жилдээр төрүүлсэн болон үрчлэн авч одоо өсгсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил бол нэмж тооцоогоор болсон байгаамаа. За малчтын тэтгэвэр тогтоолгох насыг бол 5 жилээр урагшлуулсан байгаа. За уламжлалт мал аж ахуйн нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж яваа малчин иргэдийн бол тэтгэвэр тогтоолгох насыг 5 наасаар одоо урагшлуулснаас гадна малчнаар ажиллаж шимтгэл төлсөн 1 жилийг нь бол 1.5 жилээр тооцох нь зүйтэй гэж утсан байгаамаа. Улс их орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж 400 гаруй өрхийг малжуулсан улсын аварга малчид бол тодорсон байгаа. За 21 аймаг нийслэлээс хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд ирүүлсэн материалын одоо 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэж одоо 103 малчныг улсын аварга малчин, за 5 малчныг улсын хошин аварга, 5 сайлчныг улсын аварга сайлчин, за 5 фермерийг улсын аварга фермер, 12 аж ахуй нэгжийг улсын тэргүүний тариаланч хамт олон, за 21 иргэнийг улсын тэргүүний тариаланчаар шалгаруулахаар засгийн газрын хуралдаанаас шийдвэрлсэн байгаа. За тэгвэл энэ 7 хоногоос эхэлсэн улсын аварга малчид, сайлчид, фермер, тариаланчид маань шагналаа гардаж авч эхэлсэн байгаа. За аваргын болцол хангасан малчид, иргэд, тариаланчид хамт олондоо цоол тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халдс бүхий 5 хантай гэрийг бол гардуулан өгч байгаа юм. За аварга малчид бол 26-аас 78 насныхан. За тэд сүүлийн 3 жил сум орон нутгийнхаа амжиргааны түвшин доогуур цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулсан. За мөн зах зээлд 42 мянга гаруй, за үржилт 17 мянга гаруй одоо мал борлуулсан байна.
За малчид сүүлийн одоо 3 жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж малажхан салбарт 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. За авраг малчны шагналыг ардаж авсан малчны хотноос бид дараах сурвалжлагыг бэлтгэсэн Хөсгөл аймгаас бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Хөсгөл аймгаас төрж байгаа хамгийн залуу улсын авраг малчин Гомсөрөн. Тэрээр 1980 онд төрсэн одоо 38 настай. 2003 оноос эхлэн мал маллаж байгаа. Аав ээжийнхэн тасалж өгсөн малыг өсгөхийн хажуугаар морь үйж бизнес эрхэлдэг. 2006 онд мянгат малчны болзол хангасан бол 2008 онд аймгийн сайн малчин болжээ. Түүний аав Жанжаа аймгийн хошоо авраг малчин юм. Би ч тэгээд хар багасаа л ер нь мал малсандоо 4-5 дугаар ангиас эхлээд гараал тэгэл авиг гадагш малтсан болоод мал малж явсаар гал. Тэгээд 2000 онд нэг хонд эхнэр аваад тэгээд авгаатайгаа хойлоо. Тэгээд халуунд нь харж хөөж цагч зөндөл ирэл байх хэрэгтэй тэгээд. За би ч тэгээ одоо уг нь малыг бол 5 төрөлдөр л өсгөж яваа л та. Тий. 5 төрөлдөр нь өсгөж яваа. Тэгээд одоо малыг л чанартай болох талаас нь явж байгаа хүн л дээ. Чанаржуулж яваа. Би тэрж угаасаа 2 талаас малчуудамтай. Манай авч одоо 2012 онд лөө улсын сайн авраг малчин болж исэн. Одоо бол бурхан болцсон л доо. Би ч та 2012 онд баха нэг тийм шилдэг малчин эмэгтэйчүүд гэж юм болж исэн. Тэрүүнд би Хөсгөл аймгаад төлөөлөд явсан. За улсын авраг малчны шагнал гардуул хуваар малчид их хурал засгийн газрын гишүүдээс малчидтай холбоотой бодлого шийдвэрийг тодруулж байлаа. Малчны тэтгэврийн насыг 5 жилээр урагшлуулах, мах сүүний хөтөлбөр хэрэгжих бодит боломж зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч албаны хүмүүс тайлбар хийж байсан. За энэ жилээс хошоо авраг малчин гэсэн шагналыг бий болохоор засгийн газар шийдвэрлсэн. Тиймээс залуу малчтад хошоо болох ёроолыг өргөж байлаа. Их хурал засгийн газрын шагналаас гадна аймаг сумдын удирдлагууч мөн аймгийнхаа залуу малчинд амжилт хүсч шагнал гардуулсан. Мэдээлэл Хөсгөл аймгийн Жаргалан сумын улсын авраг малчин Гомсөрөнгийн хотноос бэлтгэлээ. Үзэгч та бүхэнд бид нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.